TCB 6473B загварын 4 ширэмтэй керамик тавцан билетний ажиллагааны зааврыг танилцуулъя. Хэрвээ та тавцан билетний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа линкээр орно. Тавцан билетийг ашиглахын өмнө сав баглаа бодлыг нь бүрэн авч дагалдан очиж байгаа вилкийг нь 25 ампераас дээш гүйдэлтэй даацын вилкээр солих шаардлагатайг анхаарна. Тавцан билетийг тогон залгах үед дохио дугуурч удирдлагын индикатор гэрлүүд 1 секундасаа унтарна. Тавцан билетийг ажилуулахдаа асаах унтраах товчон дээр дарж ширмээ сонгоно. Ингээд сонгогдсон ширмний халалт автоматар 5 дугаар түвшнөөс эхэлнэ. Энэхүү тавцан билетик нь 1-ээс 9 хүртэлх түвшинд халалтын хүчийг нь тохируулж болно. Та тавцан билетикний халалтын ихсэхийн тулд зүүнээс баруун тийш багасгах тохиолдолд баруунаас зүүн тийш эргүүлж тохируулах бөгөөд таны тохируулсан халалтын түвшин ширмний индикатор цонхонд харагдана. Тавцан билетикний зүүн доод болон баруун дээд ширмнүүд тэлж халдаг. Энэхүү ширмнүүдийг та ажилуулахдаа ширмнүүдээ сонгосны дараа удирдлагын дээр байрлах тэлэг тэмдэглэгээн дээр дарж тэлэлтийг нь идэвхжүүлж болох бөгөөд тэлэлт идэвхжсэн үед ширмний индикатор цонхонд 2 ширхэг хөндлөн зураас харагдах болно. Харин тэлэлтийг нь унтраахдаа дахин тэлэг тэмдэглэгээн дээр дарснаар унтарна. Тухайн ширмийг унтраах үед халуун байгааг илтгэх ээч үсэг гарах бөгөөд ширм хөөрч температур буусны дараа ээч үсэг арилна. Хэрэв та тавцан билетгээ дахин ажилуулах шаардлага гарвал халуун ширмээ ашиглан эрчим хүчээ хэмнээрэй. Энэхүү тавцан билетик нь 1-ээс 99 минутын таймертай. Таймерыг төвчүүлэхдээ эхлээд ширмээ сонгоод цагны тэмдэглэгээн дээр дарж арын оронг нь дахин цагны тэмдэглэгээн дээр дарж уртлын оронг нь тус тохируулна. Таймерыг та хэд хэдэн ширмэн дээр зэрэг идэвхжүүлэх боломжтой бөгөөд дараагийн ширмэнд нь таймер тохируулахдаа өмнөх үйлдэлээ давтна. Таймер тохируулсан ширмний халалтын түвшний баруун доод талд нь цэгэн гэрэл асаж харагдана. Тохируулсан хугацаа дуусны дараа харгалзах ширм ундарч 30 секундын турш дохио дуурна. Энэ үед таймер тохируулаагүй болон таймерын хугацаа дуусаагүй ширмний ажиллагаа хэвийн үргэлжилэхийг анхаарна. Та таймерыг арилгахдаа таймер тохируулах үйлдэлийг давтан хийнэ. Тавцан билетгийг хүүхдээс хамгаалах түвшийг хэрхэн идэвхжүүлэх зааварчилгааг үргэлжлүүлэн танд хүргье. Тавцан билетгийг хүүхдээс хамгаалах түвшийг идэвхжүүлэхдээ тоочны тэмдэглэгээн дээр дарах бөгөөд удирдлагын дээр LO гэсэн тэмдэглэгээ гарна. Хүүхдээс хамгаалах түвшээ идэвхжсэн тохиолдолд асаах унтраах товчлуурнаас бусад бүх товчлуур идэвхгүй болно. Түвшээг та унтраахдаа тоочны тэмдэглэгээн дээр 3 секундын турш удаан дарж идэвхгүй болгоно. Энэхүү тавцан билетик нь керамик учраас сав болохгүй бөгөөд та хавтгай ёроолтой ширмний диаметртэй ижил хэмжээтэй савыг сонгон хэрэглээрэй. Хэрэглэгч танд Колон брендийн TCB 6473B загварын 4 ширэмтэй керамик тавцан билетикний ажиллагааны зааврыг танилцууллаа.